2023 оны 2 сарын 14-ний 2 дахь өдөр крипто сонирхдаг болон Happy 24 клубын сошиал мэдээллүүдийг дагдаг хүмүүстэй энэ өдрийн мэдээг хүргье. За арбитрн бол токен гараагүй боловч бас нэлээд ирээдүйд эфирм дээр суурилсан сүлжээ байгаа. Токен ер нь гарах бах. За одоохондоо биднээсээр даалгаврууд хийлгээд ингээд яваад байгаа. За манай клубын зүгээс бол аль болох юм мөнгө зарахгүйгээр та бүгдэд цаг зараад тодорхой хэмжээгээр бас ашигтай хэлбэрээр энэ төсөлд орцох токеныг авах, дроп авах юм үйлдэлүүдийг мэдээлж явж байгаа. За түүний нэг нь өнөөдөр энэ Arbit дээр домен нэр гарсан байгаа. За энэ яг өөрийнх нь сайтн дээр гарсан. За энэ дээр ингээд оронгууд бас тухайн мэдээлэл гарсан байгаа байхгүй. За ингээд Arbit токен авах боломжтой гэх. За биднээс Space дээр бол бас өмнө нь энэ мэдээллийг хэлжсэн. За энэ бол Galaxy биднээс энэ нөгөө яг жинхэнэ ажлын самбар энэ дээр бол нэлээд үйлдэлүүд хийгээж явж байгаа. За энэ мэдээллийг бол би юугаар тавьчин линкийг та бүгд хараарай. За энэ мэдээж юугаар залгана? Сүлжээгээ залгана. За тэрний өмнө би бас энэ юуг харуулчихъя. Манайх энэ юун дээр нэг 4-5 сарын өмнө Space ID дээр яг иймэрхүү мэдээлэл тавьсан байна. За энэ мэдээлэл дээр хараарай. За энэ мэдээлэл дээр бас домен нэр байхгүй компаниуд ч юм уу хувь хүмүүс ингээд өөрийн мэдээллийг авах боломжтой. За бид бол энэ дээр ямар мэдээлэл авсан байна гэхээр за иймэрхүү мэдээлэл авсан байгаа. Монгол NFT, CryptoPotion, CoinHub гэж. За энийг харж байгаа төслүүд биднээсээс авах бол холбогдоод энэ домен нэрээ авч болно шүү. За яг энэтэй ижилхнээр одоо энэ Arbitrum сүлжээтэй холбоотой ARB ID дээр домен нэрээ авах юм боломж гарч ирж байгаа. За биднээс эхлээд мэдээж сүлжээгээ холбох хэрэгтэй. За сүлжээгээ холболоо. За энэ дээр би номын RB гэдэг ингүүд одоохондоо $5 байгаа байхгүй. За өөр криптотой холбоотой төслүүдийг хийж үзье л да. CoinHub гэж хийж үзье. За CoinHub-ийн хол байна. Одоо ямар үнэтэй байна? 0.33 аваад хадгалж 30 жилийн хугацаатай. За өөр M-Bank гэдэг. За энэ бол крипто холбоотой MCS-ийн төсөл байгаа. 0.33 байж байна. Гайгүй болж байна. За MCS-ийг хийгээд үзье. Биднээс бас өмнө хийжсэн. За байна. За тэгтээ өмнө 0.33 биш нэг $400 болчихж штэ. За компаниудыг хийж үзье апп гэдэг. Яг энэ домен нэрэлтэй криптотой холбоотой хэрэггүй бол заавал авах шаардлагагүй. За энэ бол арай ихсэж явчихж байна. За өөр ямар компани гэж болдё. За Max үзье. За энэ бол арай өөр байна те. Арай үнэтэй байна. За өөр ямар компани гэж болох та нарын. За Appo гэдэг үзье. Appo. За Appo компани. За бас арай үнэтэй байгаа те. За биржүүд гэдэгчтэй трейд гэдэг үзье. Бүхий л нэрээ домен авч болох нь шүү дээ. За 006 энэ бол арай үнэтэй байгаа те. За BTC гэдэг үзье. За энэ бол 0.2-той тэнцүү байна. За крипто гэдэг үзье. За бүртгэгдсэн гэж байна. Энэ бол авч болохооргүй байна. За крипто авч болохооргүй. За нөгөө CryptoPotion гэж бас хийж үзчихсэн өмнөхөн дээр домен дээр. За энэ бол 0.33 таа байна. Монгол NFT. За 0.33. За иймэрхүү мэдээлэл шүү. Тэгээд тийшээ ороод сонирхоо. За манай мэдээллийг авах сонирхолтой хүмүүс бол энэ пэйж хуудсан дээр нүүрэн дээр нь дараад манай клубын гишүүнээр нэгдэж болно. За YouTube сууг бол ингээд бас хаягн байж байгаа. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Баяр та.